Төв аймгийн Аргаланд Алтан булаг Баян жаргалан сумдад хүнсгүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагууд ажиллалаа. Тэд малчтад туслах сайн санааны аяны хүрээнд цугларсан хандив дэмжлэгийг хүлээлгөө өгсөн байна. Аргаланд сумд 260 малчин өрхийн 98,034 мал өвлжиж байна. Сумын хэмжээнд энэ жил 456 тонн ус, 1164 тонн тэжээл, 188 тонн хужир нөөцлснөө орон нутгийн удирдлагууд өнгөрөх 12 дугаар сараас эхлэн малчиддаа тараажээ. За гэвч цас ханзраагүй учир малын тарах хүч муудаж, зарим айлын мал байнгын тэжээлд орсон байна. Өвлжилт хүндэрснээс болж одоогоор Аргаланд суманд 527 мал хорогджээ. Яг ийм хүндхэн үед иргэдийн сайн санааны дэмжлэг орон нутагт тараагдаж байгаад малчид баяртай хүлээж авлаа. Тусламжийн хүрээнд сум бүрт 10 тонн тэжээлийг нийт малчин өрхүүдтэй өгсөн юм а. Зодорхонтой байж хийсныг харж үзэж одоо тусламж өгсөнд бид нар баярлж байна. Одоо энэ малчидад энэ төр засгаас тусалцаа өгж байгаад өндөр настан бид нар бас их хязгааргүй их баярлж байна. Ер нь бол малын үйлдвэрийн нөөц өвс бол малчтаа бол дээд нь 1500 бодлоо, доод нь 100 бодлоо үстэй. Доотлын айл тонн хэвэгтэй байсан. Ер нь тооноор явхад бүх судалгаа өвлжилтөө хийхэд бол тийм судалгаатай байсан. Одоо бол ерөнхийдөө бол цаг тавираад хаваржил жоохон сунжраад ирвэл цаг хүндэх төлөвтэй байна л да. Харин Алтан булаг суманд 670 малчин өрхийн 291,983 мал өвлжиж байна. За тус суманд цасны зузаан 9 см-т хүрч хатуурчээ. Сумын нөөцөнд 2250 боодлол ус, 4 тонн тэжээл бэлтгэж талыг нь тараачхад байгаа юм байна. За нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай өвсний гарц муу учир сумын 28 өрх Дундгов, Булган, Төв зэрэг отрын бүс нутагт өвлжиж байгааг дуулгалаа. За харин үлдсэн малчин өрхүүдэд 10 тонн тэжээл хувцас хэрэглэл хүлээлгэн өглөө. Ер нь бол өвлжилтийн байдал бол одоо сумын төвдөө бол засны одоо харьцангуй зузаан баруун тэлсгэрийг нэмэх. Тэгээ гол одоо хавар одоо хөндөрч байгаа юу нөхөр одоо өнгөрсөн зам бол одоо өвс ногооны гарц жоохон муу гарсан. Тэрнээс бол жоохон хавардал жоохон өндөрхөн байгаа. Хөдөөний миний хувьд бол одоо маллал сайхан маллал амьдрал сайхан байна л гэж боддгийг шүү дээ. Хөдөөний улс ч одоо хотынхантай адилхан бүх юмаа үзнэ. Ажиллаа хийж хөдөлмөрлж хөдөлмөрөөр л амьдралаа сайхан болгоно. Төв аймгийн Баян жаргалан сум аймгийн төвөөс алслагдсан Хинтээ аймгийн отрын бүс нутаг болох Хэрлэн Баяулаантай хил залгаа оршдохороо онцлог. За сумын хэмжээнд 41 тонн өвс, 9.5 тонн тэжээл бэлтгэн фондолжээ. За харин малчид өөрсдөө 419 тонн өвс бэлтгэсэн байна. Сумын тухайд ургамлын гарц муу байснаас болж хадлан тэжээлийг хожуу эхэлжээ. За одоо энэ суманд 10 тонн өвс, 2000 боодлол өвс шаардлагатай байгааг сумын засаг дарга хэлж байлаа. Одоохондоо бол одоо өвс хэвгний нөөц бол нэг удаадаа гайгүй байна. Цаашд бол одоо мал төлөлөх үеэр бас дахиад бас нөөц нэмэлт таталт хийх шаардлагатай байна. Сэтлэн дээр байна миний хөө. Хүн сөд аж ахуй юмнаас сайхан манай сумд зодтой хот гүн туслалцаа өгч баяртай байна. Манай малчдын сайхан тусламжийг зөв зохион байгуулж, малаа зөв тэжээж, онд мэнд оруулж тарган сайхан хурцхыг малчтаас өгч байна да. Иргэд төрийн байгууллага, олон нийтийн байгууллагууд, иргэд компани, аж ахуйн нэгжүүд одоо хандив тусч өгсөн хүмүүст үнэхээр баярлалаа хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр бас улс орны бас хэмжээнд бас олон аймгийн олон сумд бас зоддорхой байдалтай байгаа. Тэгээд энэ хугацаанд бол одоо бид өнөөдөр манай энэ сайн аян цугларсан бүтээгдэхүүнс бид өнөөдөр 10 аймгийн 26 сумд одоо За ойролцоогоор бол нийтдээ нэг 100 орчим аж ахуй нэгж байгууллага, 80 орчим иргэний 300 орчим сая төгрөг бол хандив тусламжид одоо цугларсан гэсэн ийм мэдээллийг Хүнс үдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас бидэнд өглөө. За сайн санааны аян цаашид өргөлжилнэ.